Налаах дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Данзам хайрхан хувьцаат компани Гахаан фермд Гахаан үржил амьсгалын замын хамс шимжих халдар төвчин гарч нийт 330 орчим гахааг устгасан байна. Энэхүү ферм нь үйл ажиллагаа явуулах ямар зөвшөөрлгүй ариутгал халдваргүйжүүлэлтийг хугацаанд нь хийгээгүйгээс ийхүү халдар төвчин гарсан байна. Энэ Гахаанаас Гахаан талдаг Гахаан үржил амьсгалын замын хамт шимжих өвчин 2011 онд одоо манай улсад бүртгэгдсэн ийм өвчин байдаг юм байлээ. Энэ бол нэг Гахаан аж ахуй дээр гарсан өвчин байна. Тэнд бол одоо халдваргүйжүүлэлт тэдгээр устгах ажлууд явагдаад дуусч байна. Нийтээр хэдэн гахаа устгасан юм болоо тэгээ вакцин. Одоо 330-аад гахаа устгаад байна. Вакцин жил асуудал бол байдгүй шууд устгаж байгаа одоо Гахаанд вакцин хийхгүй байлгүй тий. Онцлоход Гахаан үржил амьсгалын замын хам шимж өвчин Гахаанаас Гахаан талддаг хүнд халдварлагдгүй өвчин юм байна. Мөн халдвар төвчин гарсан газрын ойр хавьд өөр Гахаан бэрэн байдаггүй учраас өвчин дахин тархах аюулгүй гэдгийг Налаах дүүргийн засаг дарга хэлж байлаа. Одоо тэнд байгаа 386 гахаа бол эрүүл гахаа бол одоо нэг байр амьдарч байгаа учраас байхгүй. Тэр Гахаан бэрэн хөлдөө одоо энэ өвчнөд бол нэрвэгцэн гэсэн. Тэнд одоо Налаах дүүргийн тэр орчинд бол тийм Гахаан бэрэн өөр байхгүй.